Үеийн үедээ тахиж шүдсэн бурхтаас илүү үрийн үрдээ захих гэрээс тусгаар тогтнол. Үгсний дараа сүнс минь хүртэл сахиж үлдэх өн мөн хийн тэнгэр тусгаар тогтнол. Алтан соёмб хөх халзтай улаан далба арга ядсан ч тусгаар тогтнолтой би баянхон. Ээлж дараатай орчлонгийн жам ямар боловч эцсээ хүртэл тусгаар тогтнолдоо би эзэн хүн. Зохиолч, нийтлэлж Баасангийн Наминч мэд. Тусгаар тогтнолын тухай алаг цоогхон тэмдэглэлүүд. Цуврал. Найдваргийн мөрөөдөл бол ганц зүүн гарын монголчуудынх биш билээ. 2012 онд Хятадын баруун хойд орны Цинхай мужи буюу Хөхнүүр төвдийн өндөрлөгт орших төвдийн өөртөө засах орны Хуаннан жүгийн Хинан Шингийн нутгаар аялан сурвалжилсан онцгой агентлагийн хөх хот дахь тусгай сурвалжлагч сэтгүүлч яруу найрагч Зандан хүүгийн үрээ морин дон мортоор үг хэлтэй байснаа санан тэмдэглэл манай төвийн сонин хэвлэл болон онлайн ертөнцөөр тархаж олонний анхаарлыг сэрд хийлгэж сэтгэлийн шимшрүүлсэн юм. Тэндээс нэг бус нэлээд хідэн өгүүлбэр иш татмаар байна. Хоньны нэхий, Кока-кола, сарлагын борц, хятад шаахай, ясан ирэх, цусан эвэр гихчлэн ногоон хурганы арьс нохоон битүү туурайнаас бусдыг өнг алаглуулан өрсөн зээлээр хүн малын ялгадас гიშгчгүй хичээн самгардаж явтал яг өмнө минь зодоон цохон болоод явчихлаа. Зээлийн ихэнд явхад л хоёр төвд хоорондоо хэрэлдээд эхэлсэн юм. Гэтэл гэнэт таснаас буугаад явчихсанд хэлмэрч залуугаасаа учрыг асуулаа. Тэгсэн чинь хашир хэлж байна. Энэ хоёр эхлээд нэг бараа булаацалдан хэрэлдэж эхэлжээ. Гэтэл нэг нь чи бид адилхан хятадын боолууд байж нэг нэгэндээ ингэж ихэрхээд хаа холдох вэ гэхэд нөгөө нь чи л хятадын боол харин би их оронтой монгол хүн гэсэн байна. Нөгөө төвд нь хятадын боол гэж хэлсэнд нь бачимдаад чамайг би тэгвэл алчихъя л даа гэд дайрчээ. Гэтэл монгол нь би бол өгсөн ч үлдэх улс оронтой хүн алагдахад гомдлгүй. Харин чи урт наслаараа чамаар чиний улс дуусаж байгаа шүү гэж хорыг маачсан ажээ. Ийм хэрүүл байнга болж заримдаа буу шийдэм хутга мэсэндээ тулдаг гинэ. Гаднаас нь харахад хоёр төвд хоорондоо төвдөр хэрэлдээд байдаг. Гэтэл улс үндэстэн дамсан олон улсын хэрүүл хийж байх нь нэн хачирхалтай хэмээн бичжээ. За тэр хятадын нутгийн гүнд хилэн төвдөж зүсэн хятад болчихсон хүмүүс юу болно вэ? Манд ямар хамаа байх вэ? Гэхүүл даанч эмгэнэл юм аа. Энэ жижиг мэт явдал өнөөдөртөө бичиг тэмдэглэлд ийхүү үлдэж байна. Маргааш тэдгээр хүмүүсийн уг тасархаар өнөхт домог болон үлдэнэ. Иймэрхүү түүх бидний хэл хязгаараас гадна ганц хятадд биш, Таиландд, Умарт, Энэтхэгт, Афганд, Орост өдөр бүр мянган-мянгаар өрнж байдаг. Харин бид тэр домог бүтээх үйл явц хэрхэн өрнөж гэхэдэн хэрхэн мөхөл рүүгэн өрнөж буйг анзаарахгүй. Анзаарсан ч эмгэнэх нь үгүй, харамсах нь ч үгүй, үл тоосон мэт сууна. Хэлэн мартсан ч дуугаан мартаагүй Хинангийн монголчууд монголоор ийм дуулжээ. Өндөр уулан дээр гарвал ах дүүгэн санана. Яагаад саналаа гэвэл наадаж явснаа санана. Өндөр уулан дээр гарвал үрээ морион санана. Үрээ морион санахаараа үг хэлтэй байснаа санана. Тэд дуулж буй дууныхаа үг бүрийнх нь утгыг мэдэхгүйж харин юун тухай дуулж өгүүлж буйг нь сэтгэл зүрхээрээ мэдэрнэ. Өндөр уулан дээр гарч алс холыг харж ухаан санаан цэлмхэрэн ахан дүүстэй байснаа санана. Тэдэнтэйгэн наадан цэнгэж явснаа санана. Үндэснийх нь ой санамж сэргэнэ. Тэгээд л тийм дуулна. Харин уулнаа сан буухаар харин хүмүүс дотор орж өнөөх өндөрт юу мэдэрснээ мартна. Тэгээд л өдөр тутмын шөрөн гих ажил амьдралын буулганд хүзүүгэн тавьж өгөх гэжээ.
Өндөр уулан дээр гарч алс холыг харахаараа сэтгэл нь хөдлөн үрээ мөрөн унаад эрх дураараа дүүлэн давхилдаж явсан ой санамж нь сэргэн. Үрээ мөрөн унаад нисэж явснаа санахаар тэд өөрсдийн төрлөх минийх гих үг хэлтэй түүгээрэн дуулан цэнгэдэг байснаа санана. Тэгээд л тийм дуулна. Харин өндрөөс буухаараа бусдын хилийг зээлэн ад үзэгдэж, бусдын эдлэнгийн буланд шахагдан буйгаан мэдэрнэ. Энэ дуу нь зүгээр нэг уянгийн дуу биш, харин харуусал эмгэнэлийн дуу юм аа. Тэд ар Монгол ирээд биднийг авах нэ гэсэн цууд үе автан хэсэгтэй л хөл хөөр болдог. Худал байсныг мэдээд цөхөрдөг. Залуус нь Монгол улс гэж би гэдэг үгийг настангуудынхан ярьдаг үлгэрэл гэж төвдүүдтэй адил боддог болж байгаа гинэ. Монгол улстай бүхэл өвөр Монгол руугаан явуулыг ихээр зөвшөөрөхгүй. Тийм бидэнд бас байхгүй хэмээн үглэх ажээ. Тэнд ядарсан дарлуулсан нэг хэсэг нь бидний зүг Монгол улс оршин буй гэж бат итгэсэн тэр зүгтээ өглөө бүр Монгол минь өн мөнх инх тунх орш дугай хэмээн эдээ цайны хаан дээжийг өргөн залбирч тийм залбирахтаа зовлон нэмгэрэг шиг болдог байхад хойд насандаа Монгол нутагтаа хург болж төрөөд эрэг болж идүүлэхсэн гэж мөрөөдөж суудаг байхад харин бид энд Монгол орондоо харийн үжил сурталд толгоогоо мэдүүлчихсэн, харийн соёлыг багтан биширчгсэн, харийн бодлогоор улс орноо удирдчихсан, харийн хүмүүсийг хэдэн 10,000-аар нь оруулж ирээд хөрсөн доорх далай баялгаан үн цэнгүүгээр зөөлөгчгсөн. Өөр хоорондоо хил амаан ололцож чадахгүй, хилтэй амтай хэрүүлтэй уруултай сууцгаавал тэр л хамгийн эмгэнэл болох үзээ. Монголын минь буян заяа тэгшэргэ. Сэтгүүлч зандан хүү мөн цастын Монгол, дээд Монгол, Шинжааны Монгол, Чингхай, Гансуугийн Монгол ор аялаж, гүрний чандаас Монголон битгэрж, гүвээ сэтэрдэл харуулдах тэд минь. Эзэнтэй улс гудайдгүй, эрэгтэй ус ширэгдэггүй. Ар Монголдон хург болж төрөөд, эрэг болж идүүлэгсэн зэрэг баримт судалгаатай, сэтгэл сэмэлсэн хэд хэдэн тэмдэглэл бичиж, төвийн сонин хэвлэлүүдэд нийтлүүлсэн юм а. 2013 оны 4 сар Улиастай Баатар хайрхны бил. Сонсогч та бүхэн зохиолч нийтлэлч Баасангийн номин жимдийн тусгаар тогтнолын тухай алаг цовхон тэмдэглэлүүдийн 3 дугаар хэсгийг хүлээн аван сонслоо. Нийтлэлийг үнссэн жүжигчин Алтан Гэрэл, найруулагч Амар Бат.